Алт машинуудыг нууц ажиллагаа нь албаагчдын төлөө хэвчээ болсон. Гэмтэргээс үржин сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас онд нийтдээ нэг 8 тэрбум гаруй төгрөгөөр гэмтэргээс үржин сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас гаргаж нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөх бүх арга хэмжээг зохион байгуулж байгаа. За энд цагдаагийн газар, тээврийн цагдаагийн алба, бусад холбогдох бүх байгууллагууд, боловсролын газраас хүртэл ахуулаад олон байгууллагууд энэ зөвлөлд хамаардаг газрууд энэ төсвөөс санхүүжиж байгаа. За тээврийн цагдаагийн албанд бол бид энэ 20 онд бол 14 бүрэн тоноглогдсон ийм автомашиныг цагдаагийн албаныхын үйл ажиллагаанд зориулан ингэж авч өгч байгаа. За энэний үр дүнд нийслэлийн иргэдийн аймнаас эрүүл мэнтэй ялангуяа автозамын хөдөлгөөн дээрх аюулгүй байдлаар хангагдж ажиллах учиртай. За ер нь сүүлийн 2 жил гаруй 3 жилийн хугацаанд бол нийтдээ 30 орчим энэ автомашины асуудлыг тээврийн цагдаагийн албандаа Улаанбаатар хотын гэмтэргээс үржин сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс бол бид шийдвэрлэж өгсөн байгаа. Тээврийн цагдаагийн алба өөрөө онцлогтой алба. Манай ажлыг бол техник хэрэгсэл, машин тоногдох хөрөмжгүйгээр бас ажлыг бас төсөөлөх аргагүй юм албатай. Сүүлийн үед манай парк шинжилэл бол тогтмол бас нийслэлийн захиргааны байгууллага төр засгаас анхаарсны хүчинд бол хийж байгаа. Машинууд бол нэлээдгүй илэгдэл орсон байсан. Цагдаагийн энэ эргүүлийн тэргүүд бол машинууд 24 цаг 3 ээлжээр ажилладаг машинууд. Тодорхой хугацааны дараа амархан илэгдэлд орж шинжлэх шаардлага гардаг. Энэ машин техникийн хэрэгцээ хангамж ингээд нэмэгдснээр төргийн шуурхай дуулганд орчих боломж үрж байгаа. Ер нь бол зам тээврийн ослогийн газар бол 15 минутын дотор бол тээврийн цагдаагийн алба хүрч иргэдэд үйлчлэгийг үзүүлэхээр бол зорж ажиллаж байгаа. За өнөөдөр алгасан эдгээр автомашины тухайд бол бас суудлын жижиг автомашиныг арай өндөр туулах чадвар сайтай тэнхлэг газараас өндөр түвшинд байрласан учраас гэр хорооллын голом замууд за мөн бас цастаа шуурхтаа бороотой ямар цаг үед ард иргэдтэй төрийн үйлчлэгийг төрийн шуурхай үзүүлэх ийм нөхцөл болцоо бүрдэж байгаад бол бас албан агч нарын зүгээс талархалтай хандж байна.